Хай. Ирүүгийн сувгттай морил бараг 2-7 хоног юм хийсэнгүү. Бараг 3-7 хоног, бараг сарын царай юм бэ. Тэгээд яг уу бас их тийм үе байд юм байна. Дөнгөж YouTube хийж эхэлж байгаа хүмүүс энэ үеийг амар сайн давах хэрэгтэй юм шиг байна. Гинт хийж байгаа зүйлээсээ ингээд залхацдаг юм байна. Тэгээ нэг л сайн болж өгөхгүй юм шиг санагдаад байт юм байна. Тэгээ яж хахад би нөгөө 3 насны синдром гэдэг шиг 30 насны синдром маань ирсэн юм уу яатсан бүх зүйл ингээд таалагдахгүй. Гүйлж шээ. Тэр яг вэ. Тэгээд бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулаад тэгээ бусад ютуберүүдтэй өөрийгөө харьцуулаад ой дүнгиж хэлж ийж тэгээд ингээд миний хийж байгаа юмнууд яг хинт чирхтэй юм гэж бодож ямороо нэг яморлын 2-7 хоног байв. Тэгээд маш их зүйлийг бодлоо би. Тэгээд тэгсэн чи би ингээд ийм бичлэг хийх үү, тийм бичлэг хийх үү гэд. Тэгсэн чи өөрөөсөө надад ингээд нэг тийм хин нэг дөөрөж бичлэг хийх ямар нэг юм хүсэл бол байхгүй гэдгийг маш сайн ойлгоод тэгээд зүгээр л би өөрийнхөө хийх туртай юм хийсэн дэр юм байна. Тэгээд олон үзэгчтэй болохын тулд нэг хин нэг дөөрөж юм бичлэг энэ хийх бол дими юм байна. Тэгээд би оролдож үзсэн ингэ болохгүй байна. Тэгээд бас амар судалгаан тэр хийж байгаа шүү дээ нэг хувьтай айгу ингээд хамгийн сайн үзэлттэй YouTube суугаж юу байдаггүй. Тэгсэн хүүхдэн сууг энэ амар сайн үзсгэнээс хүүхдүүдээс бол би бүр хол байсан дээр. 10 өгнийх нь баг л худалж үзсэн хараал байдаг хүн бол өстой юу тэр дими хийсэн шин. Тэгээд би маш их юм бодоод ингээд цагтай байна шээ. Тэг ямар ч зүгээр ямар ч нэг тийм меморилийн 2-7 хоног болж өнгөрлөө. Тэгээд ер нь бас тэгээ цаашдаа яахаа ч сайн мэдэхгүй л байна л да. Шийдэл хүрсэн чинь алга угаасаа 2-7 хоног бодоод энэ 30 насны синдром ч арлага болчихдгүй юм байна гэж. Өөрийнхөө байгаа байдлыг бусад хүмүүсийн байгаа байдлаа харьцуулаад дандаа өөрөөсөө дээгүүр байгаа хүмүүстэй өөрийгөө ингэж харьцуулаад би яг энд байна гэж би өөрийгөө яг юм шалаар мэдрээл тэгэл аюу хэцүү юм уу? Том болно гэдэг ч гэсэн. Аюу хэцүү байдаг юм байна найз та. Яа яа. Ядраад ийшүү. Тэгээд ямар ч тааш тэгээд би Орос руу алга болцсон байжгаад эргээд бичлэгийг хийхэр босон гэдэг ямар ч мэдэгдэх гээд энэ богинохон бичлэгийг оруулж ийн. Тэгэхээр энэ богинохон болох мөртлөх мэдэхгүй байна. Би ингээ олон юм хоцсуусран бод урт болгочтой шүү дээ. Жилчаар гүлэг. Тэгээд ямар ч тааш нэг иймэрхүү байдалтай. Анзарсан бол миний үс амар ургацсан маа. Үс мэс ургаад бүр ингээ би яг нэг тийм юу үе байлаа. Яг миний үс мэс ургаад зүс дараад нэг үзэрийн болоод тэгээд ингээ өөрхөө байгаа байдал сэтгэл гундуу болоод гудшин болоод тэгээд ингээ одоо бол яг хөө тэгээд сүлдээ бүр өөр үсээ тариа ичлаа уртлын гэрчтэй. Тэгээд ямар ч тааш нэг юм хүстэй болцсон сууж ийн. Тэгтээ надад энэ үс мань таалагдаад байгаа л да. Таалагдж байгаа үстэй юу? Таалагдж байгаа хаа. Тэгээд иймэрхүү энэ хойш нь налаас өчл ядгийн. Сиаб ингээд нэг юм налаад суучих. Камера бас жоох ингээд дуршлуулчих. Их дуршлуулчихгүй би бандажтайгаа сууж байгаа. За тэгээд юу ч ярих гэдэг. Ямар ч тач бичлэг би буцаад ингээд ерөөсөө бичлэгийг хийн. Тэгээд намайг бахан хүмүүс нөө Instagram-аар, Facebook-ээр сүүлдээ бүр би нөө ашигладаг юм уу TikTok руу хүртэл бичлэг чинь хүлээж ийн. Ингээд амар олон хүмүүс ингээд чат бичээд байхаар сүүлдээ ингээд гинт би хийх ёстой юм шиг. Яа заавал би нэг тийм амар лаг гоё бичлэг хийх ёстой гэж зүгээр л өөрийнхөө хийх туртай бичлэгүүдийг хийх болох юм байна гэж бодоод тэгээд би өөрийнхөө хийх туртай бичлэгүүдийг хий гэж бодоод тэгээд өнөөдрөөс буцаад одоо ингээд юу яаж байна? Бичлэг хийж эхлэнэ. Ямар ч тач одоо эхлээд байгаа мó яагаад байгаа мэдгүй. Ямар ч тач би бичлэг хийх нь явдал хийн. Тэгээд одоо ямар ч тач хийцгээе л гэж гэсэн нэг тийм хөл утгатай юм яриад ах шиг байна чаваас. Та нар uuсан мэдчихэж байгаа намайг балаа юм буцаад идэх. Тэгээд би нэрээ бас жимд явж эхэлсэн юм байна. Тэгээд нэг алкогольны хэрэглэгээ хориод эхэлсэн. Тэгээд би одоо чадах юм уу худлаах уу. Тэгээд хизээ одоо бас юу бол пистаг болчих юм байна. Ямар ч жимд явж эхэлсэн. Гэхдээ би өмнө нь явж исэн 6 сар багштай. Ютад амьдардаг байх та. Хагас жил багштай жимд явж исэн. Тэгээд би нөгөө мас амар нэмэхэд хэцүү хүн байхгүй. Миний ерөөд би нөгөө нэг юу ингээд айгу хурдан явдаг хүн гинэ.
идж онгууд л учиргүй бааз болохоо хуурахчдаг юм баха. Гэт тэгээд ингээд бүх гаргаа хийцдэг. Ерөөсөө ингээд миний ингээд цасны эргэл маш сайн. Төрлийн хүн тэгээд ингээд жин нэмэхэд нэлийн хэцүү. Тэгээд би илүү сайн идэх хэрэгтэй, унтах хэрэгтэй. Тэгээд тийм хүн байгаа учраас ямар ч тач би ямар ч тач жимд явж ингээ гой болох юм болохгүй мэдгүй. Ямар ч тач нэг жоохон жиний мүл нэмэхгүй тэгэл болохгүй тэгэл дахиад бууж өгөхүүлгүй тийм. Тийм ямар ч тач ахаад эхлээд үдээ гэж бодвол ахаад эхэлсэн л явж гин. Тийм. Сонноос нэг тийм надаар. Тэгээд сэтгэл санаа жимд яваад ихсэн чи харин сэтгэл санаа ингээд дээрдчихүү яач юу мэдхгүй яач юм буцаад ингээд нэм жоохон юм хөдөлгөөнтэй болж эхлээд. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт угаасаа нөгөө нэг Сан Франциско хотын нөгөө нэг Pride Mountain учраас тэгээд нэг баяр болоод 7 хоног аригч шоудаа. Тэгээд би яг тэрийг дуусгачаал тэгэл яа гэж бодвол тэгэл тэрийг дуусгачлаа. Тэр дуусгачаад одоо ингээд нэг юм жоохон хэвийн энгийн аригталтгүй шоудлтгүй амьдралд ирж байгаа гэж би өөрийгөө дүгнжин гэхдээ хэр утгаа мэдэхгүй энэ үсрээл сар шаах бах тэгэл сарын дараа татны дахиад арих гударч сууж аглах та. Яа, за би ямар гिचээгээл би одоо гिचээ хэний ч төлөө гिचээх гэдэг. Би гिचээе гэж. Ямар ч нэг тиймэрхүү санаачтай надаар тэгээд өнөөдрийн бичлэг бол яг автай нэг юмрхүү тиймэрхүү. Одоо нас бичлэгнүүдэд таслахгүй оруулахыг хичээнэ. Тэгээд намайг хүлээдэг миний бичлэг үздэг хүмүүстээ баярлалаа. Тэгээд над руу Instagram-аар болон Facebook тэгээд бүр TikTok-оор хүртэл холбогдсон хүмүүстээ баярлалаа. Та нарын олон бичсэн чатнаас чинь би одоо ингээд урам зориг аваад ямар ч тач сэтгэл санаад жоох ингээд нэг хүн сэтгэл санаар ундаг шүү дээ. Нэг тэр үед та нарын амар гоё над руу ингээд тиймэрхүү чат матууд бичсэн учраас тэд нар чинь амар гоё ингээд надад тусуулаад тэгээ би буцаад бичлэг хийж эхэлж байна. Тэгээ миний бичлэгийг үзэх дуртай хүмүүс тэр мэр яг вэ? Хөцөл хөцөл байрлаа. Миний эм орл яг дотроос яг үндэ гарааг байх шиг байна уу? Гутрал. Тэг хичээг зүгээр байх гэж чи гэх юм уу одоо сэтгэл гутрал гэж одоо худлаа шаагаад яг арич тийм хэмжээнд бол биш угаасаа. Зүгээр л ямар ч таа зүгээр л нэг эм орлын үе дээр байх шиг байна. Энэ хэсэг хугацаанд тэгээд утгагүй энэ эм орлын үед усч эргүү галзуу үед буцан ирэх болох байх. Тэг би та нартай би сонирн болгоод нэрээ идж байгаа хоолунд мунд гэл юу байна гэл ерөн зүгээр л энгийн daily vlog маягийн юмнууд оруулах байх. Би нэг аюухан бодсон юм аа тэгэл ингээд юу яамаа гэл ингээд солонгос хэлтэй юм чин солонгосын гоё болсон хэрэг мэр хүмүүс шиг ярьж мараад ингийн гээд ингээд хичээсэн чинь болохгүй ерөөс яг миний юм стил бол биш юм шиг байна. Тэгэл ингээд бас хим тэрэг мэрэг сонсоол тэр ярьж үг юм уу гэсэн чинь биш. Минийх бол ерөөсөө биш юм байна. Би салбар л үзлээ. Ой. 9 бусын юм турш үзлээ энэ ч. Аим шиг юм ярих гэж үзлээ. Инээд юм ярих гэж үзлээ. Бол ерөөсөө минийх биш зүгээр л би ер нь бол зүгээр л ингээд мэлээ балаа хог навш идэж угаал чихэр жимс идэж угаад гисэн тэгсэн ийцээ явсан. Тэгээд ийм хувцс гэл ингээд гуцаа сууж хата таарсан юм байна. Тэгээд би нэг тим ютубер л юм байна хөөхий. Тэрнээс гитрэхгүй мэн. Тэгээд би ямар нэгэн тим шийдвэрт хүрээд одоо угаасаа тэгээд зүгээр л юм daily vlog хийдэг. Тэгээд тийм онцгой тийм соён гэгээр үлдэг ютубер бол би биш чадахгүй юм байна. Би эхлээд өөрөө соён гэгээр жиж хүмүүс соён гэгээр үлдэх хэрэгтэй юм байна гэдгийг би сүүлийн 2-7 хоног ойлгочих боллоо баг. Над чиг юм орон гар амтан бол ер нь бол зүгээр орон гар нь л ютуб хийх юм байна. Тиймээс надаас ер нь олигтой юм хүлээгээд байх шаардлагагүй зүгээр л миний хэрхэн амьдардаг, хэрхэн яаж балаардаг, хэрхэн яаж эргүүтэж гин гэдгийг л та нар миний ютубээс үзэх нь вэ шүү. Одоо тэг өөр юм хүсэж нэмэр ахгүй, хүсээд бүр шахаач юм гарахгүй. Би бүр 2-7 хоног өөрөө бүр учиргүй нүд шахлаа. Юм гарахгүй дээ. Та бүр үнэхээр хоосон толгойтой хар хоосон лонх юм а би. Тэгээд гутарч байгаа байхгүй. Тэгээд энэ нухаж өөрийгөө смашлал ингээл хэвээр. Би алан талан гिचэн гээд ингэсэн чинь чадахгүй болонготой тэгээд надаас шахаад юм гарахгүйсэн чинь нөгөөт чинь ингээд нөгөөтөнд гутраад. Тэгээд яах вэ? Юм ярих хүлээгээд ам уу? Юм ярихгүй ч одоо дуусчлаа.
Тэгээ амртаж нэг тиймэрхүү сонин сайхан цаашийн бэ солиогоо толтойгоо ажигтан ч цаашийн нэг тиймэрхүү юм болоо л тэгэл байж лээ. Нөгөө сэтгэл зүй маань нэг л докторгүй байгаад нэг л ер нь болохгүй байна. Зөцсөн үү? Sorry. Тэгээд амртаж миний гоншхонхыг энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд би амртаж одоо ингээд дараагийн бичлэгээс нэг гоншгоноод авах байхан. Тэгээд дараагийн бичлэгээс хайтайхан бичлэгээр уулзна гэж нари. Тэгээд энэ бол зүгээр юм шорт бичлэг байсан. Ирүү яагаад 2-7 хоног, баг 3-7 хоног алга болсон бэ? Хуха аригчин. Тэрний талаар ингээд зүгээр та нар хүмүүс асуугаад байсан учраас би бас ингээд хүү юм болохоор ингээд up down ингээд ингээд up and down болоод байна. Тэрэм даун үдэр бэнэ. Ингээд өвдгөө тврэл ингээд одоо нэг эморсон хүн л ингээд гэртээ сууж ийн. Тиймээс одоо би атахан байна. Төлөө. Шүү. За нэг тийм персонажтай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Энэ бичлэг зүгээр л нэг юм 2-7 хоног хаагур юу залбирсан талаараа та бүхэндээ ингээд хэлэх хэрэгтэй юм санагдаад хийсэн бичлэг. Тийм онцгой чухал юм бол байхгүй. Тэгээд миний энэ бичлэгийг үзсэн бол миний ерөн сэтгэл санаа байдлаас болоод ягаад бичлэг маань жоохон тасалдсныг ерөөхдөө яагаад тэгснийг яагаад ингэснийг ерөөхдөө ингээд ойлгосон гэж найдаж байна. Тэг миний энэ туулж байгааг маш олон хүмүүс уус туулдаг байх. Ингээд сэтгэлээр унах. Тэг ингээд тэгээд би хичээж тадарч бас хичээгээр сэтгэл санаагаар унж байгаа бол fighting. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Балаа угаанар минь. Bye bye.